За гишүүдийнхээ орон амралангийн альтгын улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд тухай хуулийн төсөл орж ирж байгаа. Орлогын ойролцоогоор 3.3, зарлага 1.9, за алдагдлаа 1.4 орчим их найд байхаар тоосч оруулж ирж байгаа юм байна лээ. Амаргүй эгзэгтэй ийм цаг үед ийм зохицуултыг эртхэн хараад хийцсэн дээр эрсдлийг хохирол багтаад авахд хэрэгтэй юм гэж. Гэхдээ байдал хүнд байгаа ойлгоод байна. Тэгвэл одоо энэ тооцож байгаа орлогоо ямарваа нэгэн сааталгүй гэдгийг юм уу дахиад буурчихгүй байхаар оруулах талаар тэр татвар төлөгч нараа яаж дэмжиж яаж цаг хугацаанд нь татварыг төлөвлөе гэж бодож байна вэ? Цуглуулна гэж бодхоос өмнө тэр улсыг юм хийлгээд орлоготой байлгаад орлогоос нь татвар авах тухай л ойлголт байхгүй юу? Энийг яаж хийнэ гэж бодож байна. Нэг. Хоёр дахь зүйл үнэхээр л амаргүй л байгаа бол өнөө төрийн мэдэлд байх хэвээр ард түмэнд өрөөгөөж нь явж явах хэвээр стратегийн ордуудыг яаж ашиглах гээд байна. Нүүрс чинь дэлхийн зах зээл дээр үнэ нь буучгаад байгаа юм байна. Тэгвэл наад зүй салтмалт чинь нэлээ үнэ нь гайгүй өсөөд байгаа юм байл шүү дээ. Тэгвэл тэр нэг оюу толгой гэж нэг том компани Монголд баг татвар төлөхгүй болцсон. Орлого нь монголоор дамжидгүй. Монголд захирагддаггүй Монголын хуулийн этгээд тэрүүнийг одоо яаж нэг жоохон чихийн зөвлөж оруулж ирж авах ёстой юм бэ? Дараа нь энэ тэнд овоолгонууд байна. Арга технологи нь болоод улсууд нэг жоохон үйлдвэрлэл явуулаад орлого бүрдүүлээд төсөвт юм хийгээд байна. Хаачгаад байх юм? Нөгөө ачид ихийг яах юм? Тэр урд байж байгаа хэдэн угаах баяжуулах үйлдвэрүүдэд одоо ажилуулахгүй юм. Энэ хүнд үед тэгжээж наад орлогын чинь их усүр баад сүр жоохон өргөдөх юм биш үү? Энэ тал дээр ер нь ямар бодол байна вэ гэж. Дараагийн нэг зүйл баялагын сан гэж байгуулсан хуримтлалын санд нэг хэдэн төгрөг оруулж байгаа бүгдийн дандаа орон сууц болгох гээд яах вэ? Ер нь хэдэн барилгын компани хэдэн улс төрчдийг дэмжиж байгаа юм биш үү? Барилгын метр квадратын үнийг бодлоготойгоор өсгөөд худалдан авагч иргэдэд дарамт учруулад тэгвэл тодорхой хэсгийг нь энэ боловсрол шаардлагатай, эрүүл мэндэд шаардлагатай байгаа тэр төсвийн их усүртэй ашиглая л да. Хөрөнгө оруулалтын их усүртэй. Угаасаа тэгж заасан шүү. Хуулинд. Энэ талаар одоо ямар байр суурь байна? Ерөнхий сайдаас бол би тэр стратегийн ордууд баялагын сангийн ашиглалт бүрдүүлэлтийн талаар тов тодорхой мэдээлэл авмаар байх юм. Нэг жоохон ингэд дуурахгүй бол болох юм байлаа хэдүүлээ. Төрийн өмчтэй компаниуд ажигаа алдсан орон тоотой цалин хөлсөө мэдхэн байцсан захирлууд албаа хаагчтай гэдээ одоо яриад их юм. Гэхдээ наад нэг юмнуудаа жоо хумаад зардлыг бууруулаад Ерөнхий сайд хариулъя Бочгорол гишүүний асуултанд. За манай жигжлийн Бочгорол гишүүн үндэсний баялагын сангийн хуулийг хамт баталсан хамгийн чухал асуудлыг бас хөндлөө. Тэгэхээр үндэсний баялагын сан бол олон улсын жишгийн ийм хөрөнгө оруулалтын корпорац хэлбэртэй байдаг. За энэ хөрөнгө оруулалтын корпорацид газар доороо баялаг үржихгүй өсөхгүй учраас тэнийг үрждэг өсдөг актив болгоод ингээ хөрөнгө оруулалтаар өөрөө өсчөөдөг ийм активыг л үндэсний баялагын сан гэж болгож хувиргаж байгаа хэлбэр. Ийм учраас юуны өмнө би одоо албан даалгавар гаргаж Монгол бараг уншаад өгсөн зүг байх гэж бодож байна. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэг тэгсэгт Монгол улсад газар түүний хэвлийн баялаг ард түмний мэдл төрийн хамгаалалт гэсэн заасныг баримтлан үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор одоо хууль зүйн дотоод иргэн сайд хууль хяналтын байгууллагуудад албан даалгавар гаргасан байгаа. Гаргаж байгаа. За энэ бол авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж авилга албан тушаалын гэмтэрэг гарах нөхцөл шалтгааныг арилгах зах зар хэмжээний төсөл боловсруулж 2025 оны 3 дугаар улирал багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж зах зар хэмжээ авч шийдвэрлэх. Авилга албан тушаалын гэмтэрэг үлдэж үнэлэхгүй хөрөнгөцсөн нийтийн өмчийг ашиглаж самшигдуулсан уул уурхайн лицензийг шамшигдуулж авсан нийтийн албан тушаалтнууд болон холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох. Хууль бусаар болсон өрнгийн хураах хэрэгцээ орчныг боловсронгуулах асуудлыг судалж 7 дугаар сард багтаан засгийн газрын хуралдаанаар танилцуулах. Хууль бусаар стратегийн ач холбогдлын ашигт малтан мөлийн ордтой хууль бусаар одоо авсан олгосон стратегийн ач холбогдлын орд газрууд ашигт малтан мөлийн орд газруудтай холбоотой асуудлыг судалж
хууль зөрчсөн үдлийг засан зогсоож, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн улсын өмч болгох, цаашид талаар авах арга хэмжээний талаар санал дүгнэлтээ боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хэлсэн шийдвэрлүүлэх гэсэн ийм албан даалгаврыг гаргаж, энийг хууль зүйн дотоод хэргийн сайд, аж үйлдвэр дүрс баялагын сайд, тагнуул ерхий газар, цагдаагийн ерхий газар, авилгатай тэмцэх газар, ашигт малтмалын газрын нэрлэх газарт тус даалгасан ийм албан даалгавар гаргаж, үндэсний баялагын санг бодиттой мөнгөжүүлэх, за одоо тэр бүх орд газруудтай холбогдох арай хэлцээг дуусгаж нэг зарчим тогтоох ийм үр даалгаврыг өгч ажиллахаар энэ албан даалгаврын төслийг өнөөдөр албажуулж байна. Ингэж бид хуулийн хүрээнд ажиллаж үндэсний баялагын сангаа мөнгөжүүлнэ. Энэ дотор бүх орд газрууд, стратегийн болон бүх орд газрууд, үүсмэл ордууд бүгд хамрагдж байгаа. Орд тус бүрээр нь бодлого гаргаж, хууль хяналтын байгууллагуудын материалтай танилцаж, мөрдийн шалгах ажиллагааг эрчимжүүлэх өргөсөн байна. За Бачаргал гишүүн тодруулъя. Тэр төрийн өмчтэй хэдэн компаниудаа зардал мардлыг бууруулад, өрөө шиг машин дээшлүүлээд, өөрөө өөрийгөө авч явдаг чадварыг сайжруулад, болж игэл улсын төсөв мөсөв жоохон хувь нэмэр оруулдаг болгоё. Энэ нээлттэй байдлаа яаж хийх вэ нөхдөө? Дараагийн нэг зүйл бас бид нэг юм хийхээр нэг тийшээ савах гээд байдаг. Хэн нэгэндээ янз бүрийн нэр хож өгж жоод үйл ажиллагаагийн зогсоогоод марзан юм болоо өвчдөг. Улсад очроосоо хохирол байдгийн бол тэрийгэ тогтоогоод ав. Үйл ажиллагааг нь явуулаад татвараа ав. Тэгж бай дэвждэг шүү дээ энэ улс орн чинь. Тэрнээс биш энийг төрөөс төрсөн тэр өмтөн байна. Энэ баялаг хулгай хийсэн хүн байна гэд үйл ажиллагааг нь хаачхаар хаанаач үр дүнгүй юм болдог байхгүй юу? Тэр үйл ажиллагааг нь явуул улсад учруулсан хохирлыг ав, татвараа ав, ингэж байж зөв явдгоо. Тийм учраас олон компани үе таалга битгий хаачхаарай. Энэ талаар ямар бодол байна асууя. За ерөнхий сайд Бачаргал гишүүний асуултанд нэмж хариулъя. Мэдээж хаа зүгтаалгах биш, улсын орлого болгож, улс оронд ашигтай байх, ард түмэн байгалийн баялагтай эзэн байх нөхцөлийг тууштай хэрэгжүүлнэ. За энэ хүрээнд төрийн өмчийн компаниудыг ч гэсэн 16.9 их найт төгрөгийн зардалтай 23 онд хэд ажилласан байгааг зардлыг 15% бууруулах 4.9 орчим их найт төгрөгийн ашигтай ажиллаж байгаа ашигтай ажиллагааг ингэснээрээ 6.5 их найт хүргэж 1.5 их найдаар ашиг нэмэгдүүлэх ийм төлөвлөгөө хуваарийг баталж 30% ашиг нэмэгдүүлэх ийм төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын чиглэл гаргасан юм байлаа. Энийг тууштай хэрэгжүүлнэ. За энэ ч гэсэн нөгөө төрийн өмчийн компаниуд өөр ашиг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ингэснээрээ улсад төлөх ногдол ашиг орлогыг нэмэгдүүлэх ийм зах зарах хэмжээг энэ төрийн өмчийн компаниудын шинжилгээ хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр нийтийн өмчийн тухай хуулийг засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж байгаа. За Бачаргал гишүүн одоо энэ сүүлийн тодруулах тэгээ үйлэн. Дахиад нэг үе үстэй. Төрийн зардлыг бууруулахад төрийн чиг үүрэг түүнийг хэрэгжүүлэх бүтэц бүрэлдэхүүнийг зөв тогтоох тухай асуудал байгаамаа. Тэгэхээр энэ судалгааг ахиухан явуул зөв хиймээр байна. Би төрийн албаны хуулинд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөө татаж авъя гэж байгаа чинь баяртай байгаа. Би тийм шийдэл төрж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээ нэлээ ултаахан судлаад зөв шийдэл гаргаад нэг жоохон чиг үүргийн давхардал илүү дутуу юмнуудаа арилгаад бас нэг төрийн чиг үүргийг зөв бүтцээр зөв бүрэлдэхүүнээр хүргэж чаддаг байх энэ юмаа хийгээд авбал зөв. Бид ер нь жоохон орлого амжиргаа аятайхан байх үед эндүү бэлуурцгаагаад төсөвдөр дулдыдаад юмны үнц нь гэдгийг мэдхэн байдсан байсан. Харин энэ цаг үе монголчуудыг сэрээгээд мөнгө төгрөгнийх нь үн цаныг мэдрүүлээд зөв бүтц рүү н оруулах тийм сайн. За Бачаргал гишүүний асуултанд ерөнхий сайд нэмж хариулъя. За жигдийн Бачаргал гишүүний хэлсэн сайн цагийн эхлэл байхаа гэсэн Монгол хүн амны бэлгэрээ гэдэг эрүүл бэлэгт талархаж байна. Үнэхээр өнөөдөр бас бид эргэж харж урагшаа алхахын цаг болсон. Тэгээ тийм ч учраас тэр төрийн өмчийн компаниудын өрөө шийг нэмэгдүүлээд төрийн
албаны шинжилгээгээ уялдуулж төрийн албаны хуулийг бас зохицоор нь очиж шинжлэх ёстой байна гэж үзэж төрийн албаны хуулийг эргүүлэн татах саналыг гаргахаар шийдвэрлэлээ. Нэг гэхдээ процедурын дагуу шийднэ. Яг тэгэхээр төрийн албаны шинжил бол жишээлбэл зохицоор нь арахгүй жишээлбэл докторийн зэрэгтэй байж болно. Тэр хэмжээгээр хөө илүү ур чадвартай илүү сайн ажиллаж гүйцэтгэл нь сайн байвал илүү цалин авах хэрэгтэй болохоос биш зүгээр докторийн зэрэгтэйгээрээс илүү сайн ажилдаг байгаа хүнээс илүү цалин аваад байгаа нь 20-40% нэмэгдэл аваад байгаа нь шударга юм уу гэдэг асуудлыг л төрийн албагч асуугаад байгаа. Ийм учраас энэ асуудал хөндөгдсөн. Гэхдээ энийг бүр зохицоор нь харж иж төрийн албаны гүйцэтгэл үнэлгээтэйгээ үнэлгээ гүйц. За ерөнхий сайд гүйцэтгэж хариулъя. Ерөөсөө төрийн албаны шинжилгээний гол зарчим бол илүү сайн ажилдаг нь илүү сайн авдаг, цалин урамшууллаа авдаг, гүйцэтгэлээрээ санхүүждэг, гүйцэтгэлийн үнэлгээний энэ 2023 онд баталсан энэ зарчмыг ажистаатчил буюу үнэлгээний зарчимтай нийцүүлж хэрэгжүүлэх шаардлагатай бас ард олонныхаа санал асуулгаар ч гэсэн энийг үйлчлэгээний чанар стандартыг тодорхойлж авах, чанарын судалгааж авч явах зайлшгүй шаардлага гарч болж байна. Ингэжээс төр ард түмний итгэл бэгчих учраас төрийн албаны шинжилгээг илүү зохицоор нээх ёстой гэж үзэж байна. Ийм учраас дутуу дулмиг яаруу санд руу бас оруулсан байж болсгүй учраас төрийн албаны тухай хуулийг одоо буцааж татъя гэж нэмэлт өөрчлөлтийг буцааж татаж зохицоор нь авч үзье гэсэн юм бүлгийн саналыг бас харгалзан үзэж байна. Улсын хурлын гишүүн Жудгийн Баярмаа.